За сайн байна уу. Дараагийн имчилэг үгээр хэлж чинь. Тэгээд өнөөдрийн имчилэг дээр хэдүүлээ ярих байх гэхээр inkmandals.com дээр үнгүү хөрөнгө оруулалт хичээлүүд ордог. Тэгээд хамгийн сүүлд бид нэр суурь шинжилгээтэй холбоотой хичээл оруулсан. Тэгээд хувьцааны жинхэнэ үн цэнийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг ийм хичээл орсон. Тэгээд жинхэнэ үн цэн гэдэг нь энд юу гэж ярьж байгаа вэ гэхээр intrinsic value гэдэг ойлголтыг ярьж байгаа. Тэгээ яг хөрөнгө оруулалт судалж ийсэн, ер нь хичээлүүд үзэж ийсэн, эсвэл сургууль явсан бүх хүмүүсийн ер нь бол сонсч ийсэн ойлголтууд ерөнхийдөө бол багтсан байгаа. Тэгээд Warren Buffett, Charlie Munger, тэгээд Peter Lynch энтрийн гол одоо хэрэгэлдэг арга гэх мэтлэн одоо хүмүүст бол танигдсан зүйл байгаа. Тэгээд суурь шинжилгээ гэж юу юм бэ те? Тэгээд зах зээл дээр мэдээж техник шинжилгээ гэж хүмүүс бол хийдэг те. Чарт ашиглаад судалгаа хийдэг. Давхар тэрний хажуугараас чарт харахгүйгээр ерөнхий нөгөө хувьцаатайгаа холбоотой, компанитайгаа холбоотой үндсэн мэдээллүүдийг судалдаг аргыг ер нь бол суурь шинжилгээ гэдэг байгаа байхгүй. Тэгээ суурь шинжилгээ дээр бид нэр компани тайлан харна, компани ерөнхий бизнесийн мэдээллүүдийг харна гэх мэтлэн иймэрхүү ерөнхийдөө аргууд байна. Тэгээд энэ хүүх хичээлээр бид нэр юуг ярилцсан бэ гэхээр орлогын тайлан гэж юу юм, баланс гэж юу юм, DCF буюу discounted cash value гэж ерөнхийдөө юуг яриад байгаа нэ өнөөгийн үнцэн гэж юу яриад байгаа гэх мэтлэн энэ хүү ойлголтуудыг бол ярьсан. Тэгээд би яг хичээлийн талаар товчрондоо та бүхэн минь өөрсдөө хичээл ерөнхийдөө ороод дэлгэрэнгүй харж болно. Миний хувьд бол товчхон ерөнхийдөө танилцуулах юм бол яг суурь шинжилгээ хийх цаашлаад ерөнхийдөө компани талаар илүү дэлгэрэнгүй судлахын хамгийн гол ерөнхийдөө бол шалтгаануудын нэгийг болохоор доотлол ерөнхийдөө энэ гурван хэсэгт хувааж ер нь бол дурдсан байгаа. Нэгт болохоор дампуурлаас сэргийлнэ буюу ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийж байхдаа хүн тохиолдож болох ерөнхийдөө хамгийн гол зүйл юу гэхээр хит их ашиг олох дээр анхаарахаас илүүтэйгээр ер нь бол бүх мөнгө алдахгүй байх дээр анхаарах нь аюул чухал байдаг. Ягаад гэвэл том алдагдал хүлээхгүй бол зах зээл дээр ерөнхийдөө амьд байж лах юм бол жижигхэн алдагдал авах юм бол хүн юу гэдэг энэ тэр алдаагаа засаа дараагийнхын хөрөнгө оруулалтууд хийгээд ингээд дараагийнх юмнуудыг хийгээд явдаг. Харин том алдагдал хүлээчих юм бол нөгөө том алдагдлаа засахын тулд айгүйх цаг хугацаа шаарддаг. Олон удаагийн ерөнхийдөө амжилттай хөрөнгө оруулалтууд шаардж иж олдог учраас айгүй түүхтэй. Одоо чинь түгээмэл яригддаг нэг жишээнүүдийн нэг нь юу байдаг вэ гэхээр одоо чинь хувьцааны хөрөнгө оруулалт хийлээ 50% алдах юм бол дараад нь тэр мөнгөө 2x хийж тэнцүү болно. Тэ ягаад гэвэл талын алдсан юм чинь тэр чинь 2 нугарч иж буцаад адилхан болно шүү дээ. Тэгэхээр том алдагдал хүлээчих юм бол эргүүлээд олоход айгүй хэцүү. 90% алдчих юм бол мөнгөө бүр 10 нугалж иж эргүүлж хуучинтайгаа тэнцэнэ гэдэг нэг юм тоо байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр миний зөндөө олон уншиж ирсэн номон дунд чинь юу байдаг вэ гэхээр 10%-аас илүү битгий алдчих гэдэг юм уу. Тэ ягаад гэвэл 10%-аас илүү 10%-ыг алдчих юм бол 11% олоход л буцаагаад ерөнхийдөө хэвэндээ орчдөг учраас нормал те. Тэрнээс илүү алдаад явчих юм бол эргүүлээд нөгөө олох хэвээр ашиг маань ерөнхийдөө өндөр болоод явчихдаг гэдэг иймэрхүү ойлголтууд байдаг. Мэдээж би тэгтээ нуршаад хэлчихлээ. Гол санаа нь юу вэ гэхээр хувьцаагаа судалснараа хит өндөр алдагдал хүлээж болох үз ер нь чанаргүй дампуурах тийм хувьцааг авахгүй байх гэдэг талаасаа бол айгүй чухал ойлголт байгаа. Тэгээд миний хувьд надад бол хамгийн чухал санагдаж байгаа хэсэг маань болохоор энэ хоёр дахь нь байгаа байхгүй юу? Бат бүх ихтгэл үнэмшил буюу одоо чинь чарт хараад юу гэдэг энэ ингээл энэ moving average-ийн дээр байна, 50 хоногийнхаа moving average-ийн дээр байна, 100 200 хоногийнхаа moving average-ийн дээр байна. Ийм ч хөдөлгөөн хийлээ, ийм ч одоо юу гэдэг pattern үүсгэлээ те. Юу гэдэг inverse head and shoulders үүсгэлээ, double bottom үүсгэлээ энэ гэж хэлэхээс илүүтэйгээр яг нөгөө тухайн хувьцаагаа судлаад, бизнесийн ерөнхийдөө ойлгоод, цаадах ерөнхийдөө leadership-ийг ойлгоод, тодорхой хэмжээний технологиг ойлгоод 100% ойлгохгүй ч гэсэн ерөнхий ингээд зургалтай болцсон байх юм бол хүн тухайн хувьцаанд нөгөө ихтгэл үнэмшил маань өсөд яадаг гэхээр сайн нөгөө хөрөнгө оруулалтаа барих чадвартай байдаг. Сайн судлахгүй болохоор яадаг вэ гэхээр одоо чинь юу гэдэг юм. За амжилттай байлаа нэг 50% өслөө гэдэг юм бол 50% өсчлээ айгүйх мөнгө гिचлээ штэ гэд гарчдаг ч юм уу. Тэгээ магадгүй нөгөөд 50% өсчөөд өөр чинь зарцсан чинь дараад нь 2 нугараад 3 нугараад явчихдаг ч юм уу. Иймэрхүү ерөнхийдөө тохиолдол гардаг. Тэгэхээр юу вэ гэхээр компаниас судалснараа ямар шиг хувьцаануудаа би урт хугацаанд барих юм, ямар дээрээ төрүүлээд ерөнхийдөө ашиг авах хэрэгтэй гэдэг дээр илүү ерөнхийдөө мэдрэмжтэй, илүү ойлголттой болдог гэсэн надад бодол байдаг. Тэгээ тэрийг бас энэ хичээл дээр би дурдж оруулсан байгаа. Дээрээс нь edge буюу давуу тал. Тэгэхээр давуу тал маань зөвхөн чарт харснараа бий болохгүй. Давхар нөгөө нэг суурь шинжилгээ, техник шинжилгээ тэгээ магадгүй хослуулж чадсанараа аль болох юу гэдгийг
зах зээл дээр байгаа 2 дахь оролцогч, 3 дахь оролцогч те дундаж оролцогчоос илүү мэдээлэлтэй, илүү мэдлэгтэй байж ич тэр жоохон ч болов тэр давуу талыг бий болгож иж өөрөө тэр маань зах зээл дээр илүү одоо өндөр амжилт олох магадлалыг мань ерөнхийдөө өсгдөг байна. За тэгээд мэдээж сошиал шинжилгээнд дээр байдаг хамгийн чухал ерөнхийдөө яригддаг ойлголтууд маань юу гэхээр margin of safety. Энэ дээр бол монгол хэл дээр бол аюулгүй хязгаар гэж орчуулсан. Тэгээд margin of safety гэдэг ойлголт маань юу вэ гэхээр одоо чинь хувьцаа зах зээл дээр 100 $100 ханштай гэж ерөнхийдөө бол чиний судалгаа одоо чиний үнэлгээ хийгээд $100 үнэлгээтэй байх ёстой хувьцаа байна гэж бодсон хувьцаа чинь $75 зарагдчих юм бол чиний margin of safety чи 25% гэсэн үг байхгүй. Нэгсэндээ байх ёстой ханшаас нь 25%-аар хямдхан авч яанаас үг. Тэр гол ойлголт маань юу гэхээр яг л 8-тай адилхан гэсэн үг. Тэгэл хувьцаа 8 маань гэдэг маань яг бараа 8 байгаатай л адилхан. Хятадаас юу гэдэг хямдхан бараа аваад тэрийг Монголд оруулж ирээд үнэтэй зарж байгаатай яг адилхан. Та хувьцааг хямдхан байхад нь аваад тэрийг хав дарж агаад дараад нь өөр оролцогчид та илүү өндөр үнээр зарна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд юу гэхээр өөрийнхөө алдагдал хүлээх магадлалыг бага байлгаж ашиг олох магадлалыг их байлгахын тулд энэ margin of safety буюу хувьцааг ерөнхийдөө зах зээлийн ханшаас нь илүү байх ёстой ханшнаас нь илүү хямд авж байгаа энэ хувь маань өөрөө өндөр байх тусмаа өөр чинь илүү ашигтай гэсэн. Гэхдээ энэ айгуу тийм субъектив ойлголт. Юугаараа субъектив бэ гэхээр margin of safety-г тооцоолж яхад яаж тооцоосноос хамаарат хүн болгоны хувьд ерөнхийдөө бол өөр тоо гарч болно. Тэгэхээр энэ маань ерөнхий баримжаа гаргах нь чухал болохоос биш яг 25%, 23% гэдэг энэ тодорхой тоо гаргахтаа бас чухал биш байна. За ийм ойлголтыг ярьсан. Орлогын тайлбарны талаар мэдээж ярилцсан. Нийт орлого маань ерөнхийдөө юу гэдэг зардлуудаа төлж явсаар байгаад ингээд цэвэр ашиг болоод буурах юм байна гэдэг ойлголтын талаар ярьсан. Балансын талаар ярьсан. Мөнгөн гүйлгээний тайланг ерөнхийдөө бол тайлбарлаж байгаа. Тэгээд цаашрлах юм бол free cash flow буюу ерөнхийдөө чөлөөт одоо монголоор free cash flow-ыг юу гэж орчуулад байгаа вэ? Free cash flow өөрөөр явж байгаа юм. Ерөнхийдөө бол free cash flow гэдэг маань юу гэж байгаа гэхээр үйл ажиллагаанаас орж ирж байгаа орлого маань дараад нь капиталын зардлаа төлөөд тэгээд цааталт нь компанид өөрт мөнгө үлдэж ивэл тэрийг хэлдэг. Тэгэхээр компаниуд маань өөрөө бизнесмен өөрөө ашигтай байгаад мөнгө урсгалын хувьд айгүй эрүүл байгаа бизнесмен free cash flow өөрөө generate хийх буюу бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүү орлогыг бий болгосноор яах вэ гэхээр бусад одоо чинь юу гэдэг нь бизнесээ өргөжүүлэхдээ мөнгө төлж болно, эргүүлээ зах зээлээс хувьцаагаа худалдаж авч болно, эсвэл өрөө дараад өрөө бууруулж болно гэх мэтлэн ерөнхийдөө бол хөрөнгө оруулагчдаа эргүүлээд өгөөж авчрах ийм санхүүгийн гүйлгээнүүдийг хийх чадамжтай болж байна гэсэн үг. Free cash flow байхгүй компани маань яадаг вэ гэхээр буцаад нэмээд үр тавина. Эсвэл үр тавьмааргүй байвал нэмээд хувьцаа гаргана. Нэмж хувьцаа гаргаснаар юу болж байгаа гэхээр одоо байгаа нөгөө хувьцаа эзэмшигчид маань өөрөө дайлуурд болох буюу нийт зах зээл дээр хэрэгжилж байгаа хувьцааны нийлүүлэлт маань өөрөө өсөж явчихгод хувьцааны ханш унах. Тэгээд ерөнхийдөө бол одоо чинь юу гэдэг чи компани 1% эзэмшдэг байсан бол тэрнээсээ болоод буураад 0.9% эзэмшдэг болох ч юм уу. Тэг ингээ буураад явчихна гэсэн санаа байхгүй. Тийм байгаа. Тэгээд дээрэс нь сошиал шинжилгээнд дэр гол хэрэгэлдэг чухал ойлголтуудын нэг маань юу вэ гэхээр үнэлгээний харьцаанууд байгаа. Тэгээд PE ratio хамгийн түгээмэл хэрэглэгддэг. PE ratio гэхдээ нэг сул тал нь юу байдаг вэ гэхээр growth companies буюу хурдтай өсөж байгаа компаниудын хувьд одоо чинь Nvidia-гийн энэ дэр жишээ авсан. Nvidia бол чинь айгүй хурдтай өсдөг компани учраас Nvidia-гийн PE бол айгүй өндөр харагддаг. Тэгэнгүүт яг үнэндээ бол growth буюу өсөлтийг оруулаад ирэх юм бол ерөнхийдөө бол Nvidia бол яг үнд бол хямдхан хувьцаа байдаг. Тэгэхээр юу вэ гэхээр PEG буюу price earnings to growth гэдэг энэ хөр ашиг харах юм бол чинь хямдхан байх жишээтэй. Гэх мэтлэн. Тэгээ мэдээж энэ олон төрлийн харьцаануудыг яах вэ гэхээр тухайн компани ажиллаж байгаа секторын дундчтай харьцуулна. Ижил төстэй бизнес явуулж байгаа өрсөлдөгч компаниудын харьцаануудтай харьцуулна. Эсвэл энэ тухайн компани түүхэн ерөнхийдөө бол дундаж харьцаантай харьцуулна. Тэгэхээр юу вэ гэхээр хувьцааны ханш маань өөрөө өсөд дээшээ доошоо болоод савлаад явангууд энэ хүү харьцаанууд маань өөрсдөө өсөд доошоо яваад ингээд савлаад явах байхгүй. Тэгэхээр түүхэн дундажтайгаа харьцуулбал ерөнхийдөө хэр хямдхан байгаа юм бэ те. Тэгэхээр нөгөө сектортойгоо бодвол илүү хямдхан. Тэгээ өөрийнхөө түүхэн дундажтайгаа бодвол илүү хямдхан байх юм бол дээр нөгөө яриад байгаа margin of safety гэдэг зүйл маань илүү өндөр байна гэсэн санаа байхгүй. Тэг гэх мэтлээ. Энэ сэдвэрт ярьсан. Тэгээд ашигт ажиллагаа, санхүүгийн эрүүл мэнд буюу ерөнхийдөө бол эргэлдүүлж байгаа хөрөнгөөсөө хэрэг ашиг олж байгаа гэдгийг ярьсан. 44 гэдэг энэ хөө ойлголтыг ярьсан. Тэгэхээр юу вэ гэхээр яг уламжлалтаар бол юу вэ гэхээр суурь шинжилгээ маань дандаа энэ value investing буюу одоо илүү
хямдхан компаниудыг олж авах гэдэг дээр айгүйх тулгуурлаад байдаг. Гэтэл нөгөө хямдхан компаниуд дээр тулгуурлаад ахаар юу гэхээр өндөр өсөлттэй айгүй тийм disruptive технологийн компаниудыг болохоор ерөөсөө сайн үнэлж чаддгүй. Тэгээ тэрнтэй холбоотойгоор өөр төрлийн нөгөө үнэлэх компаниудыг сонгох ерөнхийдөө арга барилуудын гарч ирснээс тэдгээр нэг хөлбөр нь юу гэхээр энэ rule of 40 буюу 44 гэж байдаг. Энэ 44 маань юу гэхээр орлогын өсөлтийг тэгээд free cash flow-ийн margin дээр нэмээд тэгээд ерөнхийдөө тэр маань 40%-аас өндөр байх юм бол тухайн компаниг одоо жишээ сайн хөрөнгө оруулалт юм байна гэж үздэг гэх мэтлийн иймэрдүү жишээнүүдийг бол оруулсан байгаа. Тэгээ мэдээж free cash flow буюу бэлэн мөнгөний урсгал сайтай байх юм бол тэр мөнгөөрөө жишээ нь ямар үйлдэлүүд компаниуд хийж болох вэ гэхээр мэдээж компани өргөжүүлж болно, тэг шинэ бүтээгдэхүүн гаргаж болно, research and development буюу шинэ судалгаа хийж болно, хувьцаагаа худалдаа авч болно, ногдол ашиг өгж болно. Эсвэл юу гэдэг энэ дөрөвт нь болохоор компани free cash flow-оос гадна тухайн одоо компани хувьцааг хямдхан гэж үзэж явах юм бол компани удирдлагууд нь өөрсдийнхөө мөнгөөр чинь хувьцаагаа худалдаж авах юм бол insider trading гэж ярьдаг шүү дээ. Тэгээ insider ерөнхийдөө бол одоо transaction гэж ярьдаг. Тэгэх юм бол худалдаж авах юм бол тэр маань жишээ сайн гүйл гэж үздэг. Одоо чинь компанид ажилладаг хүмүүс хувьцаа зарах юм бол олон төрлийн шалтгаанаар зарж болно. Одоо чинь хүүхдийн коллежийн төлбөрийг төлөх гэж болно, шинээр байр авах гэж болно. Эсвэл зүгээр юу гэдэг өмнө төлөвлөсөн байсан угаасаа 3 сар болгон иймэрдүү тооны хувьцаануудыг би зарна гэж төлөвлөсөн байж байгаа тэрүүгээрээ жишээ нь ингээд хуваараараа зарж иж болно те. Харин худалдаж авах бол ганцхан шалтгаан байдаг. Тэр нь бол компанийнхаа хувьцааг өснө гэж үзэхээр л ерөнхийдөө бол худалдаж авах гэдэг нэг юм бас онлог энийг энэ peer review чиглэсэн. Удирдлага хувьцаагаа зарах олон шалтгаан байдаг. Харин худалдаж авах ганцхан шалтгаан бий. Үүн өснө гэж итгэж байгаа үедээ гэж байгаа. Ингээл энийг уншсан байсан бол илүү ойлгомжтой байсан. Тэгээд discounted cash flow model гэж юу юм? Ирээдүйн үнцэн гэж юу юм? Дотоодын одоо өнөөгийн үнцэн гэж юу юм? Энүүгээр дамжуулаад хувьцааны үнэлгээг яаж гаргадаг вэ гэдгийг бас хичээл дээр ярилцсан. Тэгээд энийг бас манайхан та бүхэн маань ороод харж болно. Аль болох ерөнхийдөө бол юм чарттай болгоод юмнуудыг бүгдээр ингээд хялбар юм хөлбрүүдэд оруулсан байгаа. Ямар ресурсоос одоо жишээ нь юу гэдэг энэ хүм мэдээллүүдийг олж харах вэ гихчлэн тий. Тэгээд дөрөв алхам том байх юм бол бизнесийг ерөнхийдөө ойлгох, тайлангаа унших, тэгээд үнэлгээ хийх, тэгээд эрсдэл болон хурцлагчийг харах. Эрсдэл гэдэг дээр болох нь мэдээж одоо энэ компанийн үйл ажиллагаанд ямар эрсдэл байж болох вэ, ямар өрсөлдөгч байж болох вэ? Одоо жишээ нь давуу байгаа бол давуу талаа юунаас болоод алдаж болох уу гихчлэн тийм. Хурцлагч гэдэг энэхүү ойлгоч маань болохоор яг Монгол руу хурцлагч гэсэн catalyst гэдэг маань одоо чинь юу гэдэг ханш үсэхгүй ингээл sideways буюу одоо нэг хөндлөнтэй чиглэлтэй тийм нэг өсөгч хүн унах ч ингээд зөндөө удаан яваад байгаа хувьцаа байлаа гэж бодох юм бол тэрэн дээр гинт орж ирснээр л опшн аваад тий 2-7 хоногийн дараа хугацаанд дуусах эсвэл маргааш хугацаанд дуусах опшн авах юм бол мөнгө алдчих штэ. Ягаад тэгэхээр нөгөө тэр зөндөө удаан ингээ хөндлөн явцсан хувьцааг яг гинт өсөх эсвэл гинт унах тэр шалтгааныг олж харж чадахгүй бол тийм худалдаа авалт хийх эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр одоо чинь юу гэдэг богино хугацааны эрсдэлтэй хөшүүрхтэй арилжаа хийх гэж байгаа бол ямар catalyst байгаа нь тий. Одоо чинь өнөөдөр 4 сарын 16 байна. Би 2 сарын дундуур дуусах жишээ нь хугацаатай опшн худалдаж авъя гэж бодож байгаа юм бол энэ 2 сарын хооронд ямар шалтгаан байгаа учраас энэ компани хувьцаа өсөж болох юм. Эсвэл юунаас болоод унж болох юм те. Хамгийн энгийн нь одоо жишээ нь тайлан байгаа байхгүй. Удирдлын тайлан гаргаж хийж болно те. Эсвэл шинэ бүтээгдэхүүн зарлж хийж болно, шинэ конференс гарч хийж болно гэх мэтлэн байгаа. За мэдээж хаанаас мэдээлэл авах вэ гэдэг хэсэг дээр энэ дөрвөн жишээг оруулсан. Энэс гадна зөндөө олон жишээ вебсайтууд мэдээж байгаа. Би бол хувьдаа Seeking Alpha хэрэглэх дуртай. Миний хувьд хэрэглээд удаж байгаа учраас тастай айгу амар санагддаг. Гэтэ та бүхэн өөрсдөө ямар ч вебсайт хэрэглэж болно. Түүмэл гаргадаг алдаанууд. Тэгээ зөвхөн PE-д буюу зөвхөн PE хайрцаг хараад энэ хямдхан байна үнэтэй байна гэж бодох. Тэгэхээр энэ маань өөрөө айгу өрөөсгөл зүйл байгаа. Мэдээж олон харах зүйлүүд одоо юу гэдэг юм хүчин зүйлүүд байгаа. Тэдгээрийн нэг нь л байгаа. Энэ дээр нэг сонирхолтой юм юу вэ гэхээр мөчлөгт хувьцааны өрх гэсэн хэсэг. Яг нь мөчлөгтэй хувьцаа гэдэг маань юу яриад байгаа гэхээр тухайн бизнесмен өөрөө тийм айгу тийм циклтэй. Юу гэдэг вэ гэхээр улирлын шинжтэй тийм бизнес байдаг ч юм уу тий. Дандаа тодорхой нэг улирлуудаар тодорхой нэг жилүүд төр чинь айгу хүчтэй өсөж байгаа. Зарим жилүүд төр айгу хүчтэй онцдог. Тэр иймэрдүү хугацаанууд маань юу гэхээр нөгөө цикл маань өөрөө сайн явж байхдаа бүх юмнууд айгу гоё харагдаад байдаг. Өсөлт нь ч айгу өндөр хямдхан харагдаад байдаг. Гэтэл нөгөө нэг цикл маань өөрөө эргэчих юм бол өөрөө энэ маань зад унах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр иймэрдүү хугацаанууд маань юу гэхээр үндсэн бизнесийн модель нь өөр айгу цикликл буюу ийм мөчлөгт одоо
өртөмтгий ийм хувьцаа учраас үнэлгээ нь ерөнхийдөө бол тэрэн дээрээсээ арай бага байх жишээтэй тий. Тэгэхээр юу вэ гэхээр Costco, Walmart гэдэг юм уу иймэрхүү компаниудын та бүхэн ингээд PE-нүүдийг харах юм бол айгүй өндөр байгаа заа. Ягаад гэвэл мөчлөгтэй биш. Одоо чинь нэг өвөлж хийсэн, зунж хийсэн, хаварч хийсэн, намарч хийсэн, эдийн засаг сайн хийсэн, мууч хийсэн хүмүүс хоол худалдаж авч иднэ гэдэгт итгэж байгаа хүмүүс угаас идэх учраас энэ компаниуд бол айгүй доктортой амаа эдийн засаг уналттай байхад ч гэсэн энэ компаниуд бол үргэлжлүүлэн бизнес модель маань ерөнхийдөө бол илүү бат бөх байх юм байна гэдэг үднээсээ зах зээл шагнаад PE multiple нь илүү өндөр байх жишээтэй гэх мэтлээ. Тэгээд иймэрдүү бас ойлголт байгаа. Тэгээ хяналтын хуудас гэдэг иймэрдүү хэсэг оруулсан. Тэр маань юу гэхээр судалгаа хийж явахдаа шалах хэрэгтэй юмнууд маань юу байх вэ гэдэг харж болох ерөнхийдөө жагсаал. Тэгээд энэ хичээл та бүхэн маань дэлгэрэнгүй үзээд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэгээд хичээлийг илүү ойлгомжтой байлгах, илүү ийм зураг, инфографик маягийн юмнууд оруулах гэж аягүй хичээсэн. Тэрэн дээр аягүй цаг хугацаа зарцуулсан. Тэгээд миний хувьд бол аягүй ойлгомжтой хичээл болсон юм байна гэж би найдаж байгаа. Би өөрөө сүртэй бэлтгэхгүй орж ирээ шууд ярьсан болохоор жоохон ойлгомжгүй ярьсан байж магадгүй ямар ч хэлсэн ерөнхий ойлголт өгсөн гэж найдаж байна. За маркетинг хамгийн сүүлд бид нэр хаана хахад ярьж илаа. Бараг л энэ ёроол хавцаа байхад ярьж ирсэн да. Тэгээд гол ер нь бол миний гаргаж ирсэн онол маань юу байсан бэ гэхээр газрын тос $100 хүрэх маань хүмүүсийн бодож байгаа шиг тийм том асуудал биш ээ. Мэдээж бол яг хөө мэдээж ингээд юмнууд үнэтэй болно, бензин үнэтэй болж байгаа. Миний машины бензин чинь юу гэдгийг $70-аар дүүрдэг байсан бол одоо нэг $90 дүүргээд байгаа байхгүй. Тэгээ мэдээж тэр чинь 7 хоногт нэг удаа дүүрлээ гэх юм бол 7 хоног болгон би $20 илүү төлчингүүд миний сарын зардал $100 чинь өсчихөж байгаа байхгүй. Тэгэхээр надад ганцхан жишээ нь юу гэдэг бензин клонк дээр очиод л нэг $100 өөрчлөлт мэдрэгдэж байгаа. Тэрнээсээ гадна бусад юмнууд дагаад өснө, бараа тавааруудыг бүгдээр ингээд зөөхөд мэдээж ингээд дизель хөдөлгөөртэй машинууд явж байгаа, тракнууд явж байгаа гэл эдийн засгт нөлөөлөхийг бол ойлгож байгаа. Нөгөө талдаа эдийн засаг хүмүүсийн ерөнхийдөө харилцаа амьд юм байна гэдгийг би ер нь бол одоо энэ хөрөнгө оруулалт хийж эхлснээс хойш айгүй ойлгож байгаа байхгүй. Тэр маань юу гэхээр 2002 оны Орос Украины дайнтай холбоотойгоор юу болсон бэ гэхээр газрын тоос байгалийн хашнууд өсвөл энд тиймний хомсдлолоод, энд ч хоолны хомсдлолоод, тэнд ч хүмүүс өсөж өгөөл, энтгэгч нэг нөхөр өсөж өгөөл, хятадч тэнд өсөж өгөөл гэл иймэрдүү ярианууд ингэ ярьж байгаа. Тэгэл надад бүгдрийг үнэмштэй санагдал цааталт нэгэл нөгөө тоонууд нь гарч ирэл чартыг харуулаад статистик үзүүлэл явчихсан гоо үнэмштэй санагдаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө иймэрдүү асуудлууд ер нь болж болохыг хүмүүс ойлгодог учраас өөрчлөлөн ерөнхийдөө тэрэнд арга хэмжээ авах нөөцөө бүрдүүлэх ч гэдэм үү иймэрдүү арга хэмжээнүүд авдаг учраас эргүүлээд нөгөө үр дүн маань хүмүүсийн бодож исэн шиг тийм сөрөг байдгүй. Тэгэхээр яг гэхээр хүн хүндээ итгэх л асуудал болчиход байгаа байхгүй. Үнэхээр бүр таамаглахын аргагүй байгаад, шийдвэрлэхийн аргагүй байгаад маш том тийм хүчин зүйлүүд тохиолдоод үнэхээр эдийн засагт маш том шок орж ирэх юм бол том хямрал болохыг бол үгүйсэхгүй. Харин Ирантай холбоотой энэхүү асуудал Стrait of Hormuz хаагдаж магадгүй гихчлэн иймэрдүү ярианууд бол зах зээл дээр айгүйх яригддаг. Зөндөө олон судлаач нар ярих дуртай, баг ингээл юу гэдгийг дайн болоогүй байхад нь дайн болчих юм шиг болчоосоо гэж хүсэж байгаа юм шиг л ингээл байнга YouTube-ээр яриад ингээд байгаад байдаг усуд байдаг. Тэр энэ маань юу гэхээр айгүйх судлагдсан яригдсан асуудлууд учраас яг иймэрдүү тохиолдлуудад яах вэ? Ийм юм болвол яах вэ гэдгийг ер нь бол айгүй олон талаас нь харцсан судалсан байдаг учраас энд байгаа оролцогчид бол өөрсдөө хийх ёстой, өөрсдөө хамгийн ашигтай одоо тоглоомын онлоор өөрсдөө хамгийн ашигтай үйлдэл бол хийгээ явчихж байгаа байхгүй. Тэгээ тэр маань юг тэрний үр дүн нь өөрөө юу болдог вэ гэхээр зах зээл дээр оролцогч улсуудын, бэвүүдийн, баагаануудын бодож байгаа шиг сөрөг байх албагүй байдаг. Тэгээ ерөнхийдөө бол ямар ч байсан маркет бол өсөх байхаа гэж бодож ирсэн өссөн. Тэгээд маркет бол айгүй хурдтай хүчтэй өссөн. Тэгээд эндээс бол миний бодлоор бол жоохон завсар авах болов уу гэж бодож байгаа. Тэгээд энэ 7 хоног биш маркет дараа 7 хоног ерөнхийдөө бол баг зэргийн завсар аваад жоохон correction орж ирэх болов уу гэж бодож байгаа. Тэг ямар ч байсан техникэлүүд бол бүгдээрээ bullshit байгаа. Ягаад тэгэхээр бүх moving average-уудынхаа дээр гаргаад market analytics all time high хийгээд 2 хоног ингээд шинэ all time high хийгээд явсан юм bullish байгаа. Тэгээд маркет дээр ерөнхийдөө бол option level-уудыг харах юм бол 695 миний бодлоор дараагийн хамгийн чухал level болж харагдаад байгаа. Тэгээд 695 ерөнхийдөө бол зах зээл барьж явах юм бол bullish, 695-ын доор орох юм бол эндээс өргөжлүүлээд ерөнхийдөө бол 90-ийн доор ороод явах юм боломжууд ер нь бол нэгдэх юм болов уу гэж харж байгаа. Тэгээд яг ямар өдрүүдээр ерөнхийдөө энэ зах зээл маань илүү сулрах магадaltaй байгаа гэхээр сая өчигдөр weeks expiration болсон. Маргааш 4 сарын 17-нд дараагийн
option expiration байгаа. Тэгээд 5 сарын эхээр ерөнхийдөө бол CPI энтергээд иймэрдүү мэдээлэлүүд ерөнхийдөө бол явна. Тэгэхээр тэрэнд бас зах зээл бол анхаарал хандуулах бах. Ямар ч хэсэн нэлийн сүүлд орж ирсэн хүчтэй bullish flow-уд буюу call option-ууд маань богино хугацаатай call option-ууд маань маргааш ерөнхийдөө бол хугацаанд дуусч байгаа учраас энэс болоод бол зах зээл жоохон тийм унах, жоохон докторгүй байдал бий болох юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд миний өөрийн зохиосон уналд анхааруулдаг индикатор маань өчигдөр хамгийн сүүлд ассан. Тэгээд энэтэй холбоотойгоор ямар ч хэсэн би бол нэг бүтэн 7 хоног биш юм ахэд нэг 2-3 хоног ч юм уу те нэг зах зээл нэг жоохон өсөлтөөс нэг зарим хувийн буцаагаад өгөх юм болов уу гэж бол хувьдаа бол би бодоод байгаа. Тэгээд олон юмнууд ярьж болно, ямар ч хэсэн товчхондоо ингэж яриад дуусгая гэж бодож байна. Тэгээд өнөөдөр цаг гаргаж сонсон та бүхэндээ баярлалаа. Thank you.